залуучийн 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайдын 2025 оны 222 дугаар тогтоолоор баталж ажлыг эхлүүлсэн байгаа. Хэсэг ажил маань өнөөдөр энэ гудамжны нээлтийг авдаг ёсоор хийх юм аа. Бидний дээрээс харж энэ их хүнийхэн ивэл дор энэ ажил маань аяндаа ингээд бутчих шиг боллоо. Төсвөөс нэг төгрөг зарцуулаагүй гэж хэлэхгүй бол болохгүй байх. Ямар ч байсан алтайчуудынхаа хандиваар энэ бүх ажил бол бүтсэн. Ингээд та бүхэндээ гудамжныхаа нээлтэнд идэвхтэй оролцоод хавар догчлт хийсний дараа энэ гудамжиндаа ирдэг, уулздаг одоо бидний төсөөлж байгаагаар бол энд бол залуучууд уулздаг, ном солилцдог, кофе ууцуугаан одоо их зохиолчийн ном зохиолоос ярилцдаг. Тэгээд байнгын нэг вайф интернетийн сүлжээтэй иймэрхүү гудам болох төлөвлөгөөтэй байгаа юм аа. Тэгээ энэ гудамжаа зөвөр цааш чинь амьтаа авч явахын төлөө, амьдрууг авч явахын төлөө зүтгэж ажиллах болоо. Ингээд та бүхэнд баярлалаа гэдгээр дахин илэрхийлье. Аливаа хүнийг дурсах гэдэг бол тэр хүний хийсэн бүтээсэн зүйлийн талаар юу хийж юу бүтээж явсныг нь хойч үедээ хүргэх гэдэг хамгийн чухал асуудал байдаг гэж бид боддог. Монголын хувьсгал залуучдын эвлэлийн Ахмад ажилтны холбоо гэдэг эвлэлд ажиллаж исэн 6000 гаруй хүмүүсийг нэгтгсэн ийм төрийн бус байгууллага байдгийг. Тэгээ энэ байгууллага өнөөдөр Монголын хувьсгал залуучдын эвлэлийн түүхэнд энэ хүний гүйцэтгэсэн үүргийн талаар бид бас өнөөдөр үдээс хойш дурсамж дээр илүү тодорхой ярих учраас энэ өнөөдрийн энэ арга хэмжээндээр ярьшгүй. Ягаад гэвэл тэр хүний хийсэн бүтээснийг мань мэд дүгнэж за тэгээд дээрэс нь энэ богинохон хугацаанд ярих аргагүй байдаг. Тийм учраас үдээс хойш бас энэ талаар бидний бодож явдаг зүйлийнхаа зарим нэг асуудлыг та бүхэндээ төлөвлөх болно. Ингээд та бүхэндээ сайн сайхныг хүсье. Төдөвгийнхаа Монголын оюун сэтгэлгээнд хийсэн ололтыг улам бэхжүүлэх үйлсэд хамтран зүтгэхэд та бүхэнтэй хамтран зүтгэхэд таатай байх болно. Их баярлалаа. Лодонгийн төдвийн гудамжинд манай Нацаг доржийн музей, Лодонгийн төдөө баян насны хань цагаач эгчийн нэгэн цагт удирдах байсан Монгол Улсын номын сан гэж номын орчнууд бүрэлдэж Чойжин ломын сүм музей түшин энэ цаг дор дандаа ном ярьсан, утга соёлыг эрхэмлсэн залууч энд болцож ингэж ярьцсан гэхээр үнэхээр гайхалтай сайхан байна. Бид Монголын зохиолчдын эвлэл хамгийн анхны энэ жилийн хамгийн анхны ажил болох утгын чимэг богино өгүүллийн наадмаа Лодонгийн төдвийн нэрмжит болгон хийж анх хувьсгал залуучуудын эвлэлдэх одоо хөшөөнд цэцэг өргөн энэ 90 жилийн ойг эхлүүлсэн бол эрдэм шинжилгээний хурал зориулан хийж энэ ажлаа төвчээсэн. Тэгээд Монголын зохиолчдын эвлэл өнөөдөр мөн энэ алтайчуудынхаа эрхэм одоо хүчин зүтгэлээр шинэ гудамжны нээлтийн ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Зам үрийг нь тэгшлэн засаж улс төрийг удирдан чиглүүлж утга эрдмийн чанарыг түшсэн Лодонгийн төдөвгайн буян номын гэгээ үргэлж та биднийг эвэж байх болтугай. Монгол улс минь тэр хүний өрөөсөнчлөн хамгийн сайн сайхнаар хөгжиж эрдэм номыг дээдлсэн улс гүрэн болох болтугай. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Монголын их хүмүүний нэрмжит гудамжинд морд ирсэн та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд дэвшүүлье. Тэгээ сая манай залуу сэтгүүлч яаж байгаа бас төдвийн мэдэгдэхэд намайг хэллээ. Би бол одоо Сутаа хайрхны өхөрчн төдвийн хүүхэд хажуун сумын их зохиолч төдөө гон шав чөтөн бичрэгч ийм хүн байна. Тэгээд одоо нэр нэгтийн чек гэж одоо сайхан байна энэ. Өнөөдөр энэ гудамж бол их сайхан одоо байршилтай гудамжаа. Улаанбаатар хотын гудамжнуудэр нь олдгоо байсан шүү дээ. Одоо ерөөсөө олон монголчууд олон сууд хүмүүстэй болохоор нэрмжит гудамжууд их болоод
Энэ удам хэдий одоо нэг урт биш боловч нийслэлийн зүрхэнд чөөжин домын сүм эртний манай түүх тусгалын нэг цагслагын хажууд туу багш маань одоо үүх түүхийг судалдаг ийм одоо судлаач ийм хүн байсан. Надад их орныхоо ирээдүйг зогссон суус сэтгэгч байсан минь тэнгэр багандсан багнууд барилгууд тосолсон ийм сайхан одоо газар их зохиолчийн одоо энэ гудамж одоо сүндрэж байна. За энд сая одоо ярьлаа. Олон одоо хүмүүс энэ гудамж энэ одоо жижигхэн гудамжийг юу хүн баах уу? Маш утга төгөлдөр одоо сайхан болгож тогтчулнаа гэдэгт одоо өөрийг амлалтаваад ажил хийсэн байж байгаа. Тэгээ энд одоо манай нэг сонин зүйл ирэхэд хүн болгон олонний танил нэртэй цоотой ийм хүмүүс морилон ирсэн дэх баярлалаа. Их зохиолчийн маань үдэс хүсэл бодол биелэх болтугай. Та бүхэнд баярлалаа. Туу багшийн одоо шавнар та нарын ажил дуусгаатай байгаа. Хамгийн одоо сайн бүтээл гэдэг бол үнэхээр их судалгаатай. Тэгээд маш нягт бичвэртэй юм байжж олон одоо жилийг давах, шалгуур давах бүтээл болох юм байна гэдгийг бичгийн эрдмийн одоо хүнийхээ хувьд биеэрээ үлгэрсэн. Их соён гэгэрүүлэгч Хөдлүүрийн Баатар зохиол Додонгийн Төдөөгаан 90 жилийн зохион байгуулах энэ ажилд одоо манай комисс байгуулагдаад 6 сар орчим ажиллаж байна. Энэ комиссоос хийх ажлын төлөвлөгөөнд орсон нэг ажил нь бол энэ нэрэмжит гудамжийг сэргээх, засах, энэ догчлолтыг хийх, хаягжилтыг хийх энэ ажил бол байгаамаа. Тэгээ энэ ажилд бол бас олон хүний хүчин зүтгэл орсон. Манай улсын хурлын гишүүн Чаданбагийн инквайр засгийн газрын гишүүн нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын даргаас манай Бат Баясгалан гэдэг олон хүмүүс бол бас за манай нийслэл лотын засаг дарга иргэдийн хурлын даргаас манай бэлэг дарга гэдэг олон хүмүүс анхаарч ажиллаж тэрний хүчинд өнөөдөр бол энэ одоо ажил бол хотын бодлогот орж, дүүргийн бодлогот орж эрх авраас бол догчлолтууд нь хийгдэнэ. Энэ гудамж бол одоо үндэсний парк, Сүхбаатарын талбай хооронд Чойжин ломын музей хажуугаар явж байгаа ийм одоо их тийм түүхэн ийм гудамжаа номын сангийн араар Нацаг доржийн музей хажуугаар явдаг. Тэгэхээр энд бол одоо хүмүүс цугладаг, номын үйл хэрэг болдог, залуучууд ирдэг ийм гудамж болохыг бол бид зорж байгаа. Цаашдаа бол энэ жуурчдад зориулсан соёлын дурсгалт зүйлсийн цугларалт болж идэг ийм гудамж байгаасаа гэсэн ийм хүсэл байгаа. Тэгээ энэ дээр одоо хүмүүс бол олон хүмүүс дэмжиж хамтран ажиллана гэж одоогоор хэлээд байгаа. Цаашдаа ч бас одоо өөрсдийн санаачлаараа олон хүмүүс нэмэгдэнэ байх гэж ингэж найдаж байгаа. Тэгээд дараагийн арга хэмжээ маань одоо багшийн их сургууль дээр 90 жилийн зориулсан хос номын нээлт, за Лодонгийн төдөөийг дурсамж уулзалт гэсэн хоёр арга хэмжээ болох гэж байна. Тэр арга хэмжээнд манай одоо олон ахмадууд, буурлууд, энэ хүнтэй мөр зэрэгсэн ажиллаж байсан олон сэхэтнүүд, манай олон зохиолчид, сэтгүүлчид, эвлэлийн салбарын, намын салбарын олон хүмүүс бол маш нандин сайхан дурсамжууд ярина байхаа гэж бодож байгаа. Тэр дурсамжууд бас ирээдүйн одоо энэ хүний судлалд орох, үндэс суурь нь болох ийм олон сайхан баримтыг хөндлөнө гэж итгэж байна. Баярлалаа. Үнэн санд ажиллаж байх тэр хугацаанд Төдөөг Монгол улсын ерөнхийлөгч нэр дэвшсэндээ тэгээд нэр дэвшигт нь би одоо тэр хүний одоогийнхоор бол одоогийн хүмүүсийн хэлдгээр цүнх баригч юм шиг нөгөө талаар одоо тэр хүний туслах маягтай 18 аймаг бүх хотоор явж одоо тэр хүний
тэр ажилд нь оролцож явлаа. Үнэхээр одоо төдөө гэж хүн Монгол улсын ерөнхийлөгч болох тийм одоо боломж бүрдсэнийг би өөрийн биеэр харсан. Тухайлбал Монголын үйлдвэрч нэвдийн соёлын төв ордонч гэдэг юм уу энэ тэнд болсон хурал цуглаанд ерөөсөө хөл тавих аргагүй хүмүүс цуглаж төдөөг сонсч байсан. Тэр сонссон хүмүүс одоо зүгээр нүдэндээ нүлэмстэй Монголд одоо ийм хосгүй ухаантай хүн бас байсан юм уу гэж ингэ шагширч байсан. Тэр дорсон миний сэтгэлд тод үлдчихлээ. Төдөөтэй бол уран зохиолоос танилцж одоо хүн биширч хүндэтгдэг болсон юм аа. Тэгээ бид хоёр бол бас тийм нэг насны зөрүү байхгүй надаас нэг 4-5 ах тийм хүн байсан байна лээ. Тэгээ тэрний зохиол миний анхны зохиол бол уулан үер гэдэг ормон байгаа юм. Тэрнийг уншиж одоо би маш их биширч ямар мундаг зохиолч вэ. Тэгсэн чинь гэж би бодсон юм л да. Тэгсэн чинь сүүлд цэргийн зураач байхтай нэг удаа уулзсан. Тэгсэн чинь жигтэйг залуу хүн байсан. Ер нь уран бүтээлч хүнд арай өөрөөр ханддаг тийм л хүн байсан юм да. Ер нь агуу хүн шүү дээ. За энэ 2025 онд бид нар их соён гэгээр үлгэж эрдэмтэн зохиолч төр нийгмийн зүтгэлтэй Лодонгийн төдвийн 90 жилийн ойг тэмдэглэж байгаа юм а. Тэгэхээр 90 жилийн ойг тэмдэглэх хөмсийг соёлын сайдын тушаалаар байгуулагдаад хөмс маань энэ хугацаанд хэд хэдэн ажлыг зохион байгуулаад явж байна. Тэгэд энэ ажлуудын дундаас онцолж зарим нь бол нэрлэхийг хүсэж байна. За нэгдүгээр бид нар юуны өмнө их соён гэгээр үлгчийн төрсөн нутаг анх сурч байсан сургууль, ажиллаж байсан газар буюу Говьолтой аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрээр Говьолтой аймгаас төрсэн нэрт зохиолчдыг бас бүрдсэн багийг авч эрдэмтэн зохиолчид өвчгчдийн уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж амжилттай сайхан яваад ирлээ. Энүүгээр бол үндэсний телевизээс бүрэн хэмжээний 1 цагийн нэвтрүүлэг хийгээд олон түмэнд одоо засаа явж байна. За хоёрдугаарт зохиолчийн ойтой холбогдуулаад 2 бот ном хэвлэн гаргаж байгаа. Эхний бот бол Монголын үнэн сонины зүгээс инх битгэн гаргасан одоо нийтлэлч Лодонгийн төдвийн хамгийн алдартай нийтлүүдийн инх битгэл гарч байгаа. За хоёр дахь ном бол одоо Лодонгийн төдөв гуайн унган шав манай Монгол улсын нэр дипломатч Захилгаан гуайн бичсэн дурсамжийн ном гарч байгаа. Тэгээ хоёр ном байна хэвлэгдээд одоо эртсэн өнөөдөр хоёр номынхаа нээлтийг хийхэд бэлэн болж байна. За гурав дахь нэг том ажил болвол бүрэн хэмжээний баримт кино хийнэ гэсэн ийм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгээд Монгол Улсын их сургуулийн багш профессор Шайри боо маань энэ киног хийж байгаа. Одоо ерөнхийдөө киноныхаа материалыг бүрэн цуглуулж авсан. Энэ 11 сарын сүүл гэхэд бол кино маань бас үзэгч олон түмний гардаар очих ийм боломжтой болно. За өнөөдөр бид нар ерөнхийдөө энэ гол ажлуудынхаа төгсгөлийн арга хэмжээг авч байна. Ингээд үдээр бид нар одоо Лодонгийн төдвийн нэрэмжт гудамжны нээлтийг хийлээ. Тэгээ энэ нээлтэнд бол одоо Монгол даяар алдар цуутай ахмад хүмүүс төдвөгийн бүтээлийг амтрахаа уншдаг, залуу уншигч гэдэг маш олон хүмүүс ирж гудамжийн нээлтэнд оролцсонд бол их баяртай байгаа. Гудамжны байршил бол бас их сэтгэгч хүний нэрэмжт байхад их тохиромжтой гоё газар удамтай болсон байж байна. За тэгээд одоо ингээ өвдөөс хойш бид нар одоо төдвөгийн нэрэмж дурсамж уулзалтаа хийж байгаа. Дурсамж уулзалтандаар Монгол Улсын их сургуулийн ректор Батбаатар болоод одоо энэхүү ажлын хэсгийг ахалж байгаа миний биж нэг илтгэл тавьсан. Одоо энэ илтгэлийн дараа бол төдөө тухай сайхан дурсамж яриа ит өрнөд явна. Ингээд энэ жилийн арга хэмжээнүүд бол ерөнхийдөө өндөрлөх юм байгаамаа. Ирэх жил бид нар хавар болохоор одоо Лодонгийн төдвийн нэрэмжт гудамжныхаа догчлолтыг хийж тэнд бол одоо ном сонирхогч хүмүүс уулздаг сайхан жижиг орчин бий болгох юм зорилготой төлөвлөөд бас ажиллаж байгаагаа эцэст тэмдэглэг хэлье. Нэрт соён гээгэрүүлэгчдөө энэ агуу төдөвгөө та би 7 жил Монголын хувьсгал залууччлалын эвлийн төв хороонд хамтран ажиллаж байсан юм аа. Тэгээ 1977 онд Москвагийн багшийн их сургуулийг Орос хэл утгасголоор багшийн мэргэжлэр төгсөөд ирэхэд төдөвгөө Москвагийн тэр элчин сайдын яамд Москва
Орос оронд зөвлөлт холбоот улсад суралцж байгаа төгсөж байгаа хүүхдүүдээс судлуулж эвлийн төв хороонд одоо ажилуулах тийм арга хэмжээ авсан байгаа юм. Тэгээ 1977 он төгсөж ирэхэд намын төв хорооноос бидний хэдэн залуучуудыг одоо хүлээж аваад за төдөв дарга дээр та нар очиж та нарыг судалсан гэд ингээд одоо эвлийн төв хорооны байр руу явуулж билээ. Тэгээд би одоо нарийн бичгийн дарга дээр нь ороод төдөвгөө дуудсан гэсэн гээд тэгээд за төдөвгөө дарга одоо ирсэн одоо ор гээд тэгээ ороход тэр ширээний араас би ер нь урд өмнө уулзаж байгаагүй. Тэгээ нэг сайхан зураг байдгийг та нар мэдэх байх монголчууд цөмөрөө сайхан Монголын сайхан нүдний шилтэй нэг гоё залуу сэхэтний зураг тэр үед байдаг байсан. Тэгээ ширээний араас бол одоо төдөвгөө яг тэр зураг шиг хүн сайхан одоо сэхэтэн бидний шүтэж явдаг тийм сайхан хүн босч ирээд одоо намайг нэг оюутан гэж одоо гололгүй гар бариад за хүмүүс суу. Чи одоо Москвагийн багшийн их сургуулийг орос хэлээр төгсөж ирсэн гэсэн одоо монголчуудад орос хэлтэй ийм багш нар за соён гэгэрүүлэх ухуулах залуучуудыг одоо манлайлах ийм ажилд бол ийм одоо хүүхдүүд залуучууд хэрэгтэй байна. За чи энэ ажлыг одоо хийнэ. За чиний ажил бол одоо энэ залуучуудын донд нөгөө ярьдаг юм хэлсэн. Энэ залуучуудын донд юу хэлэх вэ гэхээр энэ Монголынхаа одоо энэ өв соёлыг одоо түгээх шин залуу сэтгэлгээ технологийн шин сэтгэлгээг түгээх за энэ цэцэг ногоо тарж ургуулах энэ ажлыг одоо сурталчлах за мөн одоо энэ одоо ном бүтээх альва одоо шин зүйлийг бүтээх за тэгээд өрхийн аж ахуй хөгжүүлэх за 5 хушуу малан 10 хушуу болгоно гэж одоо сурталчлан та нар залуучуудад ийм ажлыг одоо хийнэ. 5 хушуу гэж 10 хушуу гэдэг нь одоо загас гахаа за тэгэл тайха тэгэл 2 3 өөр одоо тийм одоо антэн одоо тижээж одоо энэ хүнсний бүтээгдэхүүн хүнсээр хангах ажлыг бол монголчуудад улам их одоо дэлгэрүүлэх тухай ярин шүү гэж ингэж одоо анхны уулзалтаар ингээд гаргасан уулзаад за одоо чи энэ ажлыг хийн шүү гэд ингэж гаргасан. тэгэл тэрнээс хойш би 84 он хүртэл 7 жил яг л энэ ажлын одоо гүйцэтгэж төдөвгөө бүх талаар дэмжиж ингэж одоо ажилласан их буянтай миний ажлыг бол одоо ажил амьдралын замыг одоо зааж өгсөн ийм сайхан буянтай хүн. За тэр буянтай ажлынхын нэг хэсэг бол би өнөөдөр энэ дэлхийн өвд Монголын өв соёлоос дэлхийн өвд одоо 6 соёлын өвийг бүртгүүлсэн тэрийг удирдах зохион байгуулад байж байна. Мөн 17 бие тус соёлын өвийн одоо элементүүдийг тухайлбал уртын дуу, морин хуур, Монголын гэр, одоо хөхүүрийн айрыг эсгэх Монгол арга, уул ус дахих Монгол ёс заншил гэх мэт энэ одоо Монголын ард түмний нүүдэлчдийн энэ өв соёлыг дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг би удирдах өнөө хүртэл одоо явж ирсэн. За энэний ихийг бол бас төдөвгөө тавьсан байгаа юм. Төдөвгөө хөдөө явахдаа намайг бас дагуулж явдаг. За ингэж дагуулж явахдаа бол хөшөө хот суурны одоо үлдэгдэл, архитектурын сүм дугны одоо нураасан үлдэгдэл байсан одоо дээр үеийн одоо тэр нурааж одоо хэлбэгдүүлж байсан амьд үлдсэн тийм
сүм дугныг бол заавал очиж үздэг. Тэгээд хэлдэг байсан. За энэ одоо Монголын энэ өв соёлыг бол одоо түгээн дэлгэрүүлэх, залуучуудад ойлгуулах, хайрлж хамгаалахад одоо хүчин зүтгээ гээд ингээд намайг чинь Эвлийн Төвөрөний үзэл суртал соёлын хэлтсийн дараагаар тавиад тэгээд одоо тэр захиасыг биелүүлэх гээд ингэж явсаар байгаад өнөөдрийг одоо хүрч байна. Тэгээд Төдөвга 1984 онд намайг энэ зөвлөлт холбоот улсын нийгмийн ухааны академид өөрийн одоо биеэр явуулсан. Ингэж явуулахдаа бол за чи эрдмийн зэрэг хамгаална. Соёлын өв бол залуучуудыг одоо хүмүүжүүлэх нийгэм психологийн маш их хүчин зүйл байдгийн шүү. За энийг л одоо чи одоо хамгаална шүү гэж ингэж загч байсан. Тэгээ би бол тэр сэдвээр нь хамгаалж ирээд өнөөдөр одоо соёлын өвийг одоо бүрдгүүлэх, түгээх, сурталчлах энэ ажилд бол одоо ингээд бараг л 30-40 жилийн одоо зориулаад явж байна. Ингээд их багш соён гэгэрүүлэгч, миний зам мөрийг заагч их одоо ачтан Төдөвган хаан одоо тэр Монголын өв соёлыг ард түмэндээ ойлгуулах, за улмаар дэлхийд дахин түгээж бай гэсэн тэр их одоо захиасыг бол би бас хагас сугас биелүүлэхийн төлөө явж байгаадаа баяртай, урамтай ингэж байдгийм аа. Өнөөдөр их сайхан өдөр байна. Төдөвган нэрэмжт гудамж бий боллоо. Төдөвгаага ер нь биднэрт Лодонгийн төдөв гэдэг Монгол түмний авгаахуу юу үлдээвэ гэдгийг бодъё гэж энэ өдрөөс бүгдөө санаа нийлж явах шиг байна. Тэгээд дурсамж их байна. Богино хугацаанд бас ярихгүй бол цаг бас ховор байгаа юм шиг байна. Тэгэхээр би дурсамж ярих юм нэг 2-3 жижигхэн санал хэлмээр байна. Тэгэхээр Төдөвган бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн хүн. Төдөвган зөвхөн зохиолч биш. Олон салбарын одоо манлайлж, үлгэрлэж ер нь бол өөрийн сэтгэл зүрх бүхэл одоо биеийн зориулж явсан юм хүн учраас Төдөвган тухай бол бид нэр одоо нэг аймгийн хүрээнд биш, улс орон даяараа ер нь энэ нэгэн удаач биш. Ер нь бол маш олон ажлыг хийх ёстой хүний нэг. Тэгэхээр би юуны өмнө энэ төдөв судлалын ажлыг бол их сайхан хөллүүлж их өндөр түвшинд гаргаасаа гэж бодож байна төдөв судлалыг. Хоёрдугаард нэг өдөр нь төрсөн өдөр нь ч юм уу Төдөвган энэ уншлагын өдөр гэж ихтэй сургуулиудын оюутнуудын дунд тэр төдөвийн уран бүтээл, төдөвтэй танилцах тийм ажлууд бол явуулж байгаасаа тэрийг хөвшүүлээсэй гэж бодож байна. Тэгэхээр Төдөвган бол их одоо онцгой өвөрмөц хүн л дээ. Ер нь уран бүтээлч хүн, төрийн хүн яаж одоо амьдрах ёстой тэр үлгэрлийг үлдээсэн. Тэгэхээр тэр ивэл бид нар бол бодож явах ёстой юм аа. Тэгээд Төдөвган нэг үе зохиолчдын хороог тэргүүлж байх үедээ бол нэг юм залуу зохиолчдыг ялангуяа өөр мэргэжлийн залуучуудыг уран зохиол руу татах, уран зохиолчдынхаа игнийг өргөтгөх, хөгжүүлэх тэр талаар асар их юм хийсэн. Тэгээд би бол одоо тэр үеийн одоо өөр мэргэжлийн өөр ажлын хүмүүсийн нэг л дээ. За тэгээд Төдөвган одоо уран зохиол руу татаж Горькийн дээд сургууль явуул мэргэжлийн зохиол болгосон одоо тэр гарын 5 хуруу гэдэг одоо Дөмөн нэгдлийн нэг гишүүнэлтэй Дамжин сүрэнгийн Уранхай, Дармын Батбаяр, за тэгээд Бавуугийн Лав гүсрэн Дамжин сүрэнгийн Уранхай гэдэг энэ олон улсууд чинь Төдөвган л одоо нэг өөр мэргэжлээс нь оруулсан одоо ийм хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэр тухай бол би ярихдаа нэг жижигхэн дурсамжийг яриад ер нь бус дурсамжийг орхиё гэж бодож байна. Бид нар залуу зохиолчдын Дөмөн гэдэг нэгдэл зохиолчдын хорооны дэргэд байлаа.
Тэгээд өөрснөө нэг удаа төдөв дарга дээр ороо. Тэр дарга нь бол өмнө гэдлээ би өөрөө байсан. Тэгээд ер нь ахмад зохиолчид, нэртэй зохиолчид уран үгсийн чуулга гэж бол одоо хийгээд энэ улс орон даяар маш гайхамшигтай сайхан ажил бол бий боллоо. Тэгэхээр энэ залуу зохиолч нар өөрснөө биедаага тийм ажил хийвэл яасан бэ гэд. Тэгээд төдөв дарга маш их баярлаж одоо энэ өөрснөө санаа гаргаад хийж чадна гэж бодож байгаа ч ингээд би одоо хэн цэвэнд хэлий та нарт ингээд зардал сүйтгэлийн одоо фонддоо бас зохиолчдын фонддоо мөнгө оруулна гэж бид нэр ярьж байгаа. Тэгээд тэр ажлыг хийгээд ингээд яваад ирээ гэх. Тэгээд бид нэг явъя гэсэн болгоно л оръё гэсэн болгоно ороод тэр зардал нь их олон хоорох тусмаа их зардалтай гэдгийг ч бодсонгүй. Тэгээд зохиолчдын хорооноос мөнгө аваад нэг 40 хүн дарханд одоо уран үгсийн чуулга хийнгээд дархныг зорьсон байхгүй. Тэгээ ядаж бид нэг судалгаагүй яг намрын тарианы үед нь намрын тариа хадлангийн үед нь очиж тэгээд одоо амжилт их муутай юм үед бид тэр ажлаа хийгээд ирэхдээ фондод 5 төгрөгийн орлого оруулсан. Тэгэхээр одоо энийг бол нээдэн болгож хурал дээр ярихад төдөв дарга хэлжсэн л да. Энэ үнэлэгдэхгүй 5 төгрөгөө үнэлэгдэхгүй ажил эднэр хийсэн байна. Өөрснөө зохион байгуулж чадна гэдэг, өөрснөө залуучууд уншигчтай хүрнэ гэдэг, өөрснөө уран зохиолон хүргэнэ гэдэг бол 5 төгрөгөөр одоо үнэлэгдэхгүй их ажлыг хийжээ. Дандаа 5 төгрөгийн орлоготой дахин хийх болтугай гэж ингэж хэлжсэн нэг юм жижигхэн дурсамжийг хэлье. За тэгээд олон зүйлүүд бол байна. За миний хувьд одоо төр нийгмийн зүтгэлтэн эрдэмтэн зохиолж Монголын одоо агуу том соён гэвэл одонгийн төвдөгдөг өмнгийг бол хөр хүүхдээ байхаас мэдээ орох цагаас бараг мэдэндээ. Тэгээ анхны уран бүтээлийн одоо Сүхбаатар аймгийн Баянжир сумын одоо амьдарч явахдаа өөрөөр хэлбэл 1960-ад оны одоо 62 3 4 оны үеэс хотод тэр Зэрэг нэмхийн өмнө гэдэг киногаар надад анх танилцж байсан. Тэр үед л төдөгөн зохиол энэ төр мэдэхгүй л дээ. За тэгээ яг сургууль орсон цагаасаа хүүхд байхны ном зохиолыг сонирхтойс хажаад уулын үеэр эсгсүүдэд хороодоо танилцсан дөөх. Тэгээд ороогоос өмнө тэрээд олон зохиолтыг уншсан юм байгаамаа. Тэгээ яг зөвөр ингээд сэтгүүл зүй цогцолын ертөнцид орж ирсэн. Ингээд 1980-ад оны сүүлч үеэс ер нь төдөгөө бол маш сайн мэднэ. Тэр одоо 1990-ад оны сүүлч үе хүртэл төдөгөө гэдэг энэ бид хоёроос уулзаж очиж яваг болсон. Намайг бол мэдэхгүй би бол мэдээж энд одоо янз бүр хурлууд янз бүр марлахны барааг нь харж явсан. Тэгээд би энэ Улаанбаатар соёлын сурвалж байсан 1998 онд би энэ үнэн соёлын энэ Туушин компанийн дээр үнэн соёлын байсан. Тэрний дээд давхарт нь дуурсангуйн хариуцаг нь хаадын сан гэж ийм нийгмэлэг байсан. Тэгээд бид дуурсангуйтай ярилцах гээд ирсэн байхаа 98 онд. Тэгээд энд байж байсан яг төдөгөө орж ирсэн. Хаадын сангийн өрөөнд. Тэгээ орж ирээд одоо надтай бас мэдлж байсан их сайхан. Тэгээд дуурсангуйтай юм ярьж өрж байгаад тэгээд би ч яг юм авчаа явах гэсэн надад алганы хийгдэг номон дээр алгандаа эрдэмтэй Баатар номдоо гээд дурсахад гарын үсгээ зураад тэгээд надад өгсөн. За тэгээд намайг үл яг Улаанбаатар соёлын бичвэсэн мэдчихсэн байх. Нэр усаар мэддэг юм байлаа. За сайн бичээд угаараа гэж ингэж өгөөлээ. Тэр номыг өгсөн. За энэ дүлийн үед одоо маш их урамсан. Энэ агуу том хүн намайг ингэж одоо мэдж байхад гэж би хөөрөөд одоо баргал тэнгэрт одоо хөрсөн юм шиг ийм сэтгэлд өрж байсан. Тэгээ яг одоо зах зээлийн үе байсан учраас би ч юм одоо бид нар ч бас хоошоо шавал бас ганцхан 8 займанд явдаг нэмэрхүү үе байсан. Би бол яг соёлын хэвлэл дээр бичвэсэн гэсэн бас ганцхан 8-нд явахгүй. Тэгээд төдөгөн тэр одоо алгандаа эрдэмтэй Баатар номдоо гэсэн тэр өгүүл номыг ерөөсөө энэ уцад цогоол сэтгүүл зүйн ертөнцөөс ер нь буцахгүйгээр тийм сайхан гагнаад өгсөн гэж би боддгийн. Тийм учраас би төдөгөөг бол маш их одоо тэр хүнийг хүн гэж ялгардаг дээр доор гэж ялгардаг хинч байсан одоо намайг ч юм уу танихгүй. Тэгэх чи одоо тийм одоо агуу том хүн надад тэр номоо өгнө гэдэг миний энэ өнөөдрийн өдний зэрэгт явах амьдралын маань зүгчгээ бас зааж өгсөн гэж боддог. Эндний маш их баярлал төдөгөөр хүндэтгдэг. За яг Улаанбаатар соёлын явд манай төдөгөө ингээд цагааж ихч маань төв номын сангийн захирал байсан үе. Тэгээ бас галтар хэдэн номоо энэ траваач өгдөг бас авчигдаг.
цагаан жигчин маш их сайхан ажилладаг шүү дээ. Аашсан зад. Сүүлд нь энэ одооны эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн номын сангийн захирлаар ирсэн байсан. Тэнд байхдаа бас миний бас галтуурл номоос цагаан жигчин аваад одоо дөрвж явахдаа бид нар ч 5-3 заас нь бас өгнө шүү дээ. Дор нэг өгчдөг. Ийм одоо хоёр сайхан хүнтэй одоо хүндэтэж явдаг юм аа. Тэгээ энэ юугаараа би тэр дугуйхаа энэ дурсамжийн моментараа сонсоод би тэр дурсамжаа бичиж одоо өгсөн. Тэр номонд жоохон хэвлэгдсэн үе мэдэхгүй байна. Энэ дурсамжийг би одоо хэлхийг маш их хүсэж байна. Тийм учраас энэ агуу том хүмбэл хүний хүн гэж ялгарладаг одоо гэдгийг би энэ юугаар тэрнээс бол одоо тэр чин том одоо энэ яриа өгч байгаас бол домон одоо эрдэнэтэн зохиол доктор шинжилгээ ухааны гавь зүтгэл ингэр дээрээ наашаар тэмдэгтэй хөдөлгөөний матер ус бол ярьж байна шүү дээ. Би бол энэ зөвхөн эгэл жирийн усуудын төлөөлөлөд ингэж энэ төдөгөө бол агуу хүн гэдгийг энэхэн хийдэг хөлөөр илэрхийлсэн юм аа. Ингээд 90 жилийн өмнө дийлэг сайхан болж байна. Өшөөг сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Анх би Лодонгийн төдөө гэдэг хүнийг бага сургууль сурч байхдаа харсан. Дөрөвдүгээр бага сургууль сурч байхад Лодонгийн төдөө зохиолч сэтгүүлч Хүүбэд очиод Хүүбийн хувьсгалын баярт оролцож чад. Тэгээд тэрнийхээ дараа Монголд буцаж ирээд одоо манай сургуулийн хүүхдүүд багш нартай уулзалтгийхад анх удаа харж ийсэн. Хүүхд болоод тэр нэг юм санаанд их тодхон үлдсэн байна. Их гоё хөгжилтэй ярьж байсан төдөө. Баярын дараа 20 мянган хүний дайллага цайлга болсон. Хүүвчүүд бүгд бүжгэлсэн. Хоолж ижсэн босоод бүжгэлсэн бараг тавтай явгаа ингээд 20 мянган тавгал ингэж эргэлдэж ийсэн. Тэр одоо хүүхдүүдэнд их содон сонин. Тэр нь яг бодвол нөгөө цаасан нэг удаагийн тавг маагуул байх л да. За дараа нь бол манай сургууль төдөөгаа гүрж өөрийнхөө хүндэт бэнаар болгосноор танилцсан гэж эхлэх юм уу да. Нэлээд сүүлээс бол 87-оос 1987-оос 90 оны хооронд би Монголын сэтгүүлчдийн холбооны орон тооны орлогт дараагаар 3 жил ажиллахад миний одоо байгууллагын ерөнхийлөгч нь Лодонгийн төдөө үнэн сонины ерөнхий эрхлэгч үгээд Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчд ийм албыг хашиж хамтдаа одоо Монголын сэтгүүлчдийн сайн сайхны төлөө эрдэм боловсрал за тэгээд одоо мэрэгжил мэдлэгийн дэвшлүүлэхин төлөө зүтгэсэн он жилүүд хамтын ажиллагааны их одоо ойрхон гүйл юм да. Монголын сэтгүүлчдийн ээлжид их хурлыг бүгд турлыг хийж байлаа. За төдөөгийн үед бид Монголын сэтгүүлчдийн анхны ёс зүйн дүрмийг гаргасан шүү дээ. Кодексийг ёс зүйн кодексийг гаргаж бүгд турлаараа баталж байлаа. Тэр үуч ёс зүй гэдэг энэ төр ойлголт байхгүй байхад л одоо гаргаж ийсэн хэрэг. Тэгээд энэ 80-аад он 90-ад оны 84-ээс 96 онд төдөөга үнэн сонины ерөнхий эрхлэгч өгөөд Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчээр ажилласан. Энэ үеийг бол би Лодонгийн төдөө гэдэг хүний сэтгүүлчийн үйл ажиллагаа оргил цэгтээ хүрсэн ийм он жилүүд байсан гэж. Яг энэ он жилүүдэд Монголын сэтгүүлчдийн хувьд үнэн сонин бичлэгийн уралдааны талбар болсон байдаг. Бүгд сайн бичих, улам илүү бичихийн төлөө уралдсан. Тэр бүгд үнэн сонины ард дамжиж Монголын ард түмэнд хүргэсэн. За энэ үед мөн Монголд одоо зөвлөлтөд ихэлсэн өөрчлөлт байгуулалт ил тод байдлыг Монголд нэвтрүүлэхэд үнэхээр энэ сонин Монголын сэтгүүлчд үүрэг гүйцэтгэсэн. Энэ ажлыг одоо манлайлуулсан хүн нэрээ байхгүй энэ хүн. За тэгээд Монголын одоо ардчлалын анхны алтан хараацаа одоо эхлээл Монголын ард түмэн хэлэх гэсэн үгээ ярих гэсэн санаагаа үнэн сониноор дамжуул одоо ард түмэндээ хүргэж байсан. Энэний талбар нь болсон сонин бол энэ үнэн сонин энэ утгаараа бол Монголын түүхэнд нэг нийгмийг нөгөөгөөр солих. Нөгөөр бол социализмыг капитализмаар за яг их одоо гоёор хэлийг бол хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулах. Нийгмийн сэтгэл зүг үнэн сонин бусад одоо дүү сонин. Дүү гэдэг нь би залуучуудын сонин, хөдөлмөр сонин, бянер үнэг тагаа хамт бэлтгэсэн бас ийм том гавьяата. Мөн энэ он жилүүдэд төдөөга хамгийн олон нийтлэл, шилдэг нийтлүүдэд гаргасан байна. Тэр шилдэг нийтлүүдийн ихэнх нь үнэн сонинд хэрэглэгдсэн. Тэгээ бид нэр энэ 90 жилийн хойдон зориулаад Монголын шилдэг нийтлэл 99 ботын 8 дугаар ботыг Лодонгийн төдийн нийтлүүдээр тэгтээ бас их онцгой. 57 оноос 2000 оны ихэнх хүртэл үнэн сонинд гаргасан нийтлүүдээр нь гаргаж байна. Өнөөдөр тэр номын нээлтийн энэ дурсамж
уулзалтаар бид одоо хийх гэж байна. Дал сонины тухай та нэг хэлээ. Дал сонины хэзээ За 96 он хүртэл ерөнхий эрхлэгч хийгээд урд нь бол Төдийгөө сонинд ажиллаж байсан. Ажиллаагүй ажиллаж байсан. Үнэн сонины нарийн бичгийн дагарч ажиллаж байсан юм билээ. Тэгээд үнэн сонины ерөнхий эрхлэгчээр бол 12 жил ажиллаад тэгээд одоо тэтгэвртэй гэдэг юм уу уран бүтээлийнхаа юунд суухдаа 70 сониныг гаргаж ирсэн сонин. За энэ тэр нөгөө үнэн сонинд л одоо бичиж байсан шилдэг сонин нийтүүд Монголын ард түмний зан, заншил, соёл, шашин төрлийн янз бүрийн асуудлуудыг хөндөж бичсэн энэ сонин санаатай өгүүлбэрүүдээ одоо зөн, совн, юу гэдэг зүүд, нойр гэж энэ бүгдийг чинь 70 сонин. 70 сонин бол одоо тэр чиглэлийн гарсан Монголд. Гарсан сонин өмнөх сонин бол үнэн сонин сүүлчийн ганц захиалагчтай болтлоо би үнэн сонинд ажиллана гэж ингэж ярьдаг хөөрдөг. Энэ хүн байсан дараа нь 70 сониныг үргэлжлүүлж гаргаад одоо энэ хүний сэтгүүлчийн одоо ажил цаашаа үргэлжилсэн гэх үү дээ. Ерэн зүгээр одоо хүмүүс асуувал миний өөрийн хувийн бодол зохиолчийн том зохиолч 20 гэдэх настай бол уул үеэр ном бичсэн хүн шүү дээ. Сэтгүүлчийн хувьд бол зохиолчоосоо том гэж би хэлнэ. Тэрвжингийн тухаан дээр тавих юм бол сэтгүүлчийн үйл ажиллагаа зохиолч үйл сэтгүүлчихэнд одоо дийлэх болов уу гэж ингэж боддог. Тийм ч учраас 20 дугаар зууны манлаа сэтгүүлч гэдэг солыг ганцхан хүн лодонгийн төдөл хүртсэн байгаа. Зохиолч гэхэд бол одоо нэг нутгийн лодоо дамбуга 100-ны шилдэг ормооч гэдэг юм уу. Тэгэхээр нэг 100-ны одоо манлаа сэтгүүлч гэхтээс аргагүй энэ хүний сэтгүүлчийн үйл ажиллагаа нь одоо давмгайлжээ гэсэн юм хувийн бодол байдаг. Гэтэ бусад судлаачдын нэг надтай хуваалцах эсхийг би мэдэхгүй. Энэ бол миний ил итгэл үнэн шүү. За ингээд зүгээр том утгаар нь ярих юм бол 26 настай та арман бичнэ гэдэг бол бас гайхамшигтай зүйл шүү дээ. Яг дэлхийд ер нь цөөхөн хүн байдаг шоолох жишээлбэл их залууд авчихсан гэдэг. Тэр Монголын уран зохиол бол ийм юм бол ер нь байхгүй баг. Тэр арман гэдэг чинь өөрөө угаасаа тэгж ярих юм бол ирээдүйн цагийн тухай бичигддэг. Утга зохиолын одоо хамгийн том төрөл зүйл байгаад байдаг. Энэ үнийг нэг 26-7 та хүн бичдэг ч юм биш л дээ. Өнөөдөр ч гэсэн тийм байхгүй. Ихэнх дүүч гараад 50 хүрж ижил одоо армануудаа бичиж байх жишээтэй. Гэтэл Төдөгөө бол 26 наснда бичсэн байдаг. За яг арман дотор гарч байгаа үйл явдал тухайн үеэс суртал юм байлгүй л яхав. Хүн гэдэг бол угаасаа л тухайн нийгмийн бүтээгдэхүүн байдаг учраас тэгж бичих ёстой. Тэр одоо бид нар өнөөдрийн өндөрлөг дээрээс буруутгаад юм уу зөвтгөхөд байх нь хаашаа байдığım бол өнөөдрийн энэ нийгмийг ч гэсэн тодорхой нэг хугацааны дараа буруу байсан гэж шүүмжлэх үе гарч ирэхийг бол үгүйсэхгүй шүү дээ. За нөгөө нэг юм нь бол ороогүй сүмбүүдийн арман байгаа л да. Тэр арман дээр ер нь яг дэлхийн уран зохиол бол зохиомжийн асуудлыг их чухал ярьдیں۔ За ороогүй сүм арман дээр яг тэр миний бодлоор бол тэр шарын шашин бид нар буддизм янз бүрээр нэрлээд байдаг шашны дотоод асуудлууд ойлголтуудыг бол маш нарийн тавьсан. За яг хөө тэгээд нэм самбуу гавж эднэрийн бичээд яриад байгаа. Энэ бол ингээд төвдийн юм зохиолоос хуулбарлсан ч гэдэг юм уу, санаа авсан ч гэдэг юм уу асуудлууд бий. Тэрийг үүсгэхгүй. За нөгөө талаас тэр үед лам хүнийг юу гэж үздэг байсан юм? Шарын шашныг юу гэж үздэг байсан юм? Тэр үеийн үзэл сурталч угаасаа шашин бол хард амиг гэж үздэг байсан тийм үе л дээ. Тэр үед бичигдсэн. Тэгэхдээ яг зохиомжийн нэг сони юм байт юм л да. Армаа эхлэхэд бол одоо санж долбий чоож амцтан буюу тэр санж гэдэг хүүчин сохорцсон говьд ингээд нэг хүн явж байгаа шүү дээ. Тэгээ нэг хавтгааны цөм олж идээд хоёр хүн ирж юм асуугаад ингэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол зохиолын үйл явдлын дараалал үүсэх юм бол хамгийн ихэнд байх юм, сүүлд байх юмыг эхэнд нь тавьчихсан. Тэгэхээр уншигчид бол энэ сохор хүн яагаад энд явж байгаа юм болоо гэдгийг мэдхийн тулд зохиолыг дуустал нь уншихаас өөр аргагүй байдалд орж байгаа. За энэ бол зохиолын зангилаа гэдэг юмыг үйл явдлын дараалалаар нь хийж байгаа. Тэгээ энэ бол тэр өөрөө ингээд одоо уран зохиол гэж юу байдгийг, арман гэж юу байдгийг бэ гэдгийг бол ухаарсан байж байгаа гэдэг зөвхөн жишээнээс харагдах маягтай. За тэгээд эрхий дарам нөгөө зайч гэдэг юм уу өгүүлгүүд. За тэгээ хамгийн одоо миний бодлоор зөвхөн Төдөгөө яг одоо Монголын уран зохиол байгуулсан гавьяа гэвэл одоо бид нар их ярьдаг болчиход байгаа эсэ гэдэг зүйл байгаа. Эсэ гэдэг юмыг бол жихэн утгаар нь за яг тэр замын тэмдэглэлч юм уу нийтлэлч гэдэг юм уу янз бүрийн нэртэй байсан баг. Тэн дотор яг эсэ гэдэг юм бол байсан. Тэр эсэ гэдэг юмыг бичихэд эсэ бичих хамгийн чухал байдаг.
Монтен бол одоо хэдэн нас хүрээд өөрийгөө нийгмээс тусгаарлаад ингээд эсээг өвччихсэн шүү дээ. Яг тэрэн шиг төдөгөө бол одоо хамгийн эхлээд бол яг амьд сүрэнгааны хэдэн эсэ маягийн зохиолууд байдаг. Тэгэл төдөгөө ер нь энэ бид нар ингээд тухайн үед тэгж нэрлэдэггүй нийтлэл гэж ярьдаг байсан. Өнөөдөр бол яг эсэ гэдэг утгаар нь бичижсэн хүн юм байлээ. Энэ бол өөрийнх нь нөгөө Монголын нийгэм соёлын амьдралд, утга зохиолын амьдралд, сэтгүүл зүйн ертөнцид эзэлсэн байр суурь нь хамгийн чухал байдаг эсэ бичигчийн хувьд. Яг хөө эсээг бол сургалтын эсэ, сонгодог эсэ гэж хоёр хуваагаад байгаа. Сургалтын эсэ бол нэг хүүхэд сургуульд орох гээд юм уу, эсвэл нэг ажилд орох гээд бичиж өгж байгаа эсээг бол сургалтын гэдэг. Сонгодог эсэ гэдэг бол жинхэнэ одоо эсэ. Жинхэнэ эсэ гэдэг эсэ тэмдэглэл гэдэг юмыг бол сонгодог утгаар нь Монголын утга зохиолын орчин үеийн утга зохиол төлөвшүүлж өгсөн хүнийг бол Лодонгийн төдөө гэж ярих ёстой баг. Тэрийг нэх манайхан ярихгүй нийтлэл зохиол гэдэг юм уу тэр нэрэн дор явуулаад байдаг. Гэтэл тэрийг одоо зүгээр эсэ гэдгээр нь ярих хэрэгтэй гэж бас боддог. Иймэрхүү нэг хэдэн онцлогоор бол 20 дугаар зууны Монголын уран зохиолд бас нэг тийм онцгой сэхэтэн байжээ. Тэг яг уу ер нь бол зохиолчийн авьяас боловсрол гэдэг хоёр юм чухал байдаг. Тэгэхээр Лодонгийн төдөө гэдэг хүн бол боловсролын давмгайлсан зохиолч байсан гэж Монголын уран зохиолын төвгийг бол гаргаж яхад бол мэдэгддэг л дээ. За бусд нь үнэхээр зүгээр авьяасаараа бараг сургууль соёл төгсөөгүй ингээд байж л байдаг. Боловсролтой хүний юм гэдэг бол тусгайтай үлддэг. Зүгээр одоо лав өсрөн ч юм уу нацаг дэржийг бол Монголын уран зохиолдох байгалийн үзэгдэл гэж нэрлэж болох ба. Лодонгийн төдөө бол гарцаагүй нийгмийн үзэгдэл байсан гэж хэлэх ёстой гэж бодож байна. Монголын оюуны соёлын одоо гайхамшигт хүн, соён гөрүүлэгч, их эрдэмтэн би тэр талаас нь одоо ярих гэж бодож байна. Их эрдэмтэн Лодонгийн төдөө гэдэг хүний Монголын оюуны соёлд, ялангуяа Монголын их хэл эрдэм соёлын одоо төвшөнд ямар хавь явах болсон бэ гэдэг талаар бол товчхон та бүхэнд бас танилцуулах гэсэн юм байна. Энэ хүний амьдралын эрдэм номын үүс бүтээлийн одоо цар хүрээ бол маш өргөн. Тэр дотроос би нэг онцолж нэг зүйлийг хэлэх нь бол их чухал гэж бодож байна. Яагаад гэвэл зэрэг бол би энэ хүний сурч эрдэм одоо боловсрал эзэмшсэн ихтэй сургуулийн одоо боловсрал эзэмшсэн улсын багшийн дээд сургууль гэдэг институт гэдэг одоо энэ байхад нь одоо сурч байсан газар нь сурч төгссөн. Тэгээд бас эрдмийнх нь одоо хишгээс ичнээгэр ч гэсэн одоо хүртсэн юм учраас бол энэ хүнтэй бол их олон удаа уулзаж эрдмийнх нь одоо эрдэм номынхын талаар ярилцаж сайхан дотн танил болсон юм хүн л дээ. Тэгээд төдөвгой бол Монгол Улсын боловсролын их сургууль төгсөхдөө Орос хэлний багш мэргэжлэр төгссөн. Орос хэлний багш гэдэг бол хэл шинжээч, хэл судлаач, хэл түгээгч ийм одоо гайхамшигтай хүн. Тийм учраас бол энэ төдөвгөн одоо хэлний талаар бичсэн. Би төдөвгойг бол нэртэй хэл шинжээч гэж ингэж үзэж ингэж боддог хүн. Яагаад гэвэл зэрэг төдөвгөн үгийн нууц уурхай гэдэг нэг жижиг ном бий. Энэ бол бэлэг дэмбэрэлтийг сайхан ном. Энэ номыг 1951 2001 онд боловсролын их сургуулийн хүндэт профессор болохдоо надад үгийн уурхайчин өнөр баян танд үгийн уурхай руу гүнзгий яваа гэдэг нэр үг үчүүлээд ингээд авч надад одоо хүртэл хадгалагч байгаа сайхан дурсамж байдیں۔ Тэгээд энэ номонд 99 үгийн тухай эрдэм шинжилгээний бас бүтэц хэл шинжилгээний үгийн гарал судлалын маш сонирхолтой одоо 99 өгүүл би орсон байдаг. Тэгээ 99 гэдгийн учир бол юу гэдэг зэрэг бол төдөвгөө 99 гэдэг тоог бол их бэлэгдэж байсан тодорхой жишээ л дээ. Тэгээд энэ дотор бол маш олон үгийн тухай байгаа. Энэ үгийнхэн тухай би бас нэг одоо арай 99 хүрэхгүй тэгээд ихэнх үгийнхэн тухай бас өөрөө сургалт судалгаанд ашигладаг. Бас өөрөө хэд хэдэн өгүүл бас бичсэн. Тэгээд ер нь цаашдаа бол энэ төдөв гэдэг энэ төдөв судлал гэдэг их далаа бидний хүлээж байна гэсэн тэр даваа дашийн одоо өгүүл дээр нэмэр ханд болохын тулд бол төдөв бол хэл шинжээч байсан юм а гэдэг нэг юм судалгааны чиглэлийн би барьж хэд хэдэн одоо зүйл бичиж гэж ингэж бодож сая одоо үг хэллээ л дээ. Ер нь төдөв судлалыг өнөөдөр нэг дурсаад өнгөрөх биш төдөв судлал бол Монголын оюуны соёлд ямар гавьяа байгуулсан бэ гэдэг талаар нь бол жишээлбэл ганц нэг үг хэлье л да. Жишээлбэл төдөвгөө
ижил ихрэ гэдэг хоёр үгийн тухай гэх мэтчлэн. Жүтөө гэдэг үг бол эмэгтэй хүмүүст холбоотой гэх мэтчлэн. Ер нь үгийг ямар нэгэн бичсэн зүйлээ гарчиглаж хүнийг унших сонирхол төрүүлж бичдэг. Одоо гарчиг өгдөг юм, нэр өгдөг юм их гайхамшигтай хүн шүү дээ. Төдөвгөн бүтээлийг зүгээр одоо нэг үг гэд бичсэн байвал хүн бол барагтай уншихгүй. Үгийн их уурхаа, үгийн нууц уурхаа гэдэг зэрэг тэр нууцыг мэдхийн тулд бол хүн зүтгэдэг байхгүй юу. Тийм учраас бол би төдөвгөөг бол гайхамшигтай гэж шинжиж. Бас дээр нь боловсролын одоо агуу зүтгэгч одоо зүтгэлтэн гэж боддог. Ягаад гэвэл зэрэг боловсроогүй боловсролын зам дээр гэж өгөл байгаа. За боловсролын тухай бол одоо маш олон одоо зүйл бичсэн юм сайхан өгүүлбүүд байдаг. Тэрнийг багш бэлтгэж байгаа хүний хувьд бол өнөөдөр ч гэсэн хэн ч гэсэн энийг уншаасаа гэж ингэж боддیں۔ Тийм учраас бол төдөвгөө бол нэгдүгээрт бол агуу хэл шинжээч, сургууль хүмүүжүүлэгч, дээр нь бол боловсролын сайн зүтгэлтэн гэж ингэж боддог. Өнөөдөр төдөвгөө тэр бичсэнийг олж үзсэн манай удирдлага ер нь хэр зэрэг байдгийг би мэдэхгүй байна. Тийм учраас бол энэ хүний үүс бүтээл эрдэм номын энэ хаялгыг дурсаад өнгөрөх биш, судал цаашаа бүх нийтийн хүртэл булгаасаа гэж ингэж боддог хүний нэг дээ. 20 дугаар зууны Монголын уран зохиолын үнэхээр одоо бас нэг том төлөөлөгч. Тэгэхээр энэ хүн бол сэтгүүлч, зохиолч их олон талын. За энэ болгоныг бол одоо энэ хүмүүс ойн уяар нь маш өргөн тал талаас нь ярьж байна. За миний хувьд бол төдөвгөө бол эрдэнэт хүн гэдэг. Ялангуяа утга зохиолын судлаач гэдгийг бид нар онцолж ярих хэрэгтэй. Энэ хүн Монгол Ардын хувьсгалт намаас утга зохиолын тухайд явуулсан бодлого гэсэн ийм номоор, ийм сэдвээр хэлэлцгийн ухааны одоо тухайн цагийн дэдэр дэмтний зэрэг хамгаалсан энэ чиглэлээр ном бүтээл гаргасан. За энэ бол одоо ингээд сонсохоор зарим хүнд бол магадгүй тэр намаас явуулсан бодлого эднэр гэж. Тэгэхдээ энэ бол одоо ч гэсэн их үнцэнтэй. За яагаад үнцэнтэй гэхээр тэр үедээ бол төдөвгөө бол тэр утга зохиолын тухайд явуулсан гэдэг бодлогоороо Монголын уран зохиолын тэр нам засгийн бодлогыг яаж хэрэгжүүлж ирсэн гэдгийг тэр бүрэн тодорхойлсон. Өнөөдөр нийгэм өөрчлөгдөөд өнгөрсөн тэр үеэ шүүмжлэлтэй хандж байгаа үед энэ ном дахиад бас нэг ач холбогдлоо алдаагүй гэж би судлаач багшууны хувьд үздэг. Яагаад гэвэл өнөөдөр тэр 1921 он, 30 он, 40 он тэр социализмын үед уран зохиолын талаар ямар бодлого баримталж ирсэн юм, ямар алдаатай бодлого байсан юм, яаж хэлмэгдүүлж ирсэн юм. Тэрний одоо баримт их хэрэглэгдэхгүй болоод удаж байгаа. Өөрөө нөгөө их хөдөлмөрч хүн учраас архивын маш нарийн баримтуудаар ирсэн. За энэ талаараа үнцэнтэй. За нөгөө талаар докторийн зэрэг хамгаалсан ажлаа Монголын уран зохиолын үндэсний болоод нийтлэг шинж гэдэг сэдвээр докторийн зэрэг хамгаалсан. За энэ монгол хэлээр чиглэгдсэн бүр орос хэлээр Москвад хүртэл явсан. За энэ ном бол маш ач холбогдолтой. За ямар талаасаа гэхээр энэ Монголын уран зохиолын уламжлал шинжилгээг, Монголын уран зохиолын ерөнхий шинжийг бүр их эртнээс нь эхлээд бүр бөөгийн эртний шүтлгийн тэр уран зохиол, тэгээ бөөгийн яруу найргийн төрөл зүйлийг тодорхойлсон. Тэгээд наашлаад Монголын эртний уран зохиол буюу Монголын сонгодог уран зохиолын онцлогийг тодорхойлсон. Тэгээд энэ бүх аман зохиол, сонгодог уламжлал дээр Монголын уран зохиолын хөгжил ямар зам туулсан, ямар хөгжсөнийг уламжлал шинжилгээний хэлсэнд нь авч үзсэн ийм бүтээл. Энийг одоо бид нар бас нэг ярихгүй байна. Энэ бол бас тусдаа нэг том одоо хэрвээ сэдв судлал гэж байх юм бол энэ ярих ёстой нэг сэдв. Хоёрдугаарт хүүхдийн уран зохиолыг гэдэг сэдвэр өөрөө тэр хорвоотой танилцсан төгч гэдэг юм уу ийм шилдэг зохиол бичгээс гадна хүүхдийн уран зохиолыг судалсан судалгааны ном хэвлэвсэн. Энэ бол одоо хүүхдийн уран зохиолын судлалын түүх,
хүүхдийн уран зохиол судлах магадгүй арга зүй, шүүмж судалгаа ийм болсон. Ийм бүтээл. За энэ мэтчлэнгээр Төдийгүй бол олон хүний эрдмийн зэргийг бас удирдсан, шүүмж бичсэн, дүгнсэн ер нь эрдэмтэн хүн юм аа. Утга зохиолын судлаач юм аа гэдгийг би энэ удаа хэлэхэд надад ийм бодогдож байна. Монголын хамгийн агуу сод хүн Лодонгийн Төдөвгаан мэндэлсний 90 жилийн эрдэм чилгээнийн хурал сайхан дурсамж хуурсан юм гайхалтай өдөр болж байна. Тэгэхээр Төдөвгаатай бол би хожим сүүлд тэтгэврт гарснаас нь хойш одоо ойр дотно гэхүү арай илүү харилцаатай байсан хоёр л доо. Бид хоёр явуугийн цэцэрлэгт уулзаж сууж хууч хөөрнө. За манай улирлаа зохиол сэтгүүлд нийтлэл нэвтрүүлэг хийж өгнө. Би бас өөрийнхөө шинэ гарсан номыг Төдөвгаатай барина. Тэгээ Төдөвгаа бол хамгийн эгэл жирийн мөртлөө хамгийн гайхамшигтай хүн гэдгийг яаж мэдсэн бэ гэхлээр би нэг 4 номоо дурсгасан юм. Тэгсэн чинь тэр 4 номыг дөрвөлнгийн уншаад бүр нэг бүрчлэн өөрийнхөө сэтгэл санааг бичээд тэгээ сүүлд надад Данзангийн Нямаа дэлгэх хил загтал гэж их урт хил загтал бичсэн. Утга зохиолын тухай, миний гаргаж байгаа сэтгүүлийн тухай, миний номны тухай. Тэн дээрээс л харахтал чиний нарны алга номонд 55 богино өгүүлэг гарсан байна лээ гэж. Бараг би тоог нь мэдэхгүй байхад тэр тоог нь хүртэл хэлж ингэж бичиж байсан. Тэгээд хүнд хандах хандлага нь, утга зохиолд хандах хандлага нь тийм их одоо айхтар хэрсүү чин сэтгэлээс хүн юм байна лээ. Эд одоо том ажилтаа явахт нь бол бид утга зохиолыг уншдаг. Ер нь хүүхэд байхаас л одоо Төдөвгаан хүүхдийн зохиолыг хорвоотой танилцсан түүхийг, мөнхийн усыг олон хүүхдийн зохиолыг уншиж байсан. 108 дахь нь одоо амилна гэдэг сонирхолтой хүүхдийн туужвээ. Тэгээд зохиол бүтээлийн уншиж байсан тэр их агуу хүнтэйгээ хожим хойноо дотн танилцаад зэрэгцээд ярилцж суугаад ингэж нэг гэдвэл миний хувьд энэ амьдрал болсон гайхалтай тийм гайхамшигтай мөч сайхан хувь заяа байсан гэж одоо боддгийн. Тэгээд Төдөвгаа бол Монгол даяар, дэлхий даяар ер нь нэгэн зуунаарч тогтохгүй хэдэн зуунаар энэ Монгол эх орондоо хийсэн бүтээс нь яригдж монголчуудын хүүхдүүдийг хүмүүжүүлж жинхэнэ монгол хүн ухаанаар энэ Монголын хойч үеийг гэгэрүүлсээр байх л тийм л одоо хувь заяатай, тийм өглөг буянтай, тийм эрдэм намтай хүндэл гэж өнөөдөр дурсан санаж байна да.